За өдрийн мэнд, арай мэнд өглөө цэгийн сайтын пэйж хуудастай хамт байдаг уншигчдаа, үзэгчдээ баярлалаа. За сэтгэлийн боловсрал подкастын 8 дахь дугаар гэлөө эхэлж байна. За тэгээд өнөөдрийн дугаараараа өөрийгөө олох нь гэсэн сэдвээр ярилцах гэж байна. За тэгээд мэдээж сэтгэл зүйч мөнх дэлгэр. За миний баруун гар талд манай зачин өнөөдөр шинэ зачинтай тусгай зачин урьж ярилцж байгаа. Тэгээд өнөөдрийн зачин хүний хөгжил судлаач, зөвлөх, мөнх жаргал ментор бүгдээрээ байна. Өдрийн мэнд, арай мэнд. Арай мэнд. За бүгдээрэнд нь арай мэнд хүргэе. За тэгэхээр сэтгэлийн боловсрол подкасттай хамтдаа байдаг бүх залуучуудаа баярлалаа. Асуулт ирүүлж биднийг дэмжиж байдаг та бүхэнд өргөлж баярлаж байдаг шүү. За тэгэхээр өнөөдрийн сэдв бол маш чухал сэдв байгаа. Ер нь сэтгэл зүйн сэдвүүдэд чухал бус сэдв байдгүй гэдэг подкаст болгон дээрээ ярьдаг тийм. Яалтчгүй хувь хүн талаасаа мөн бие хүний хөгжил талаасаа чухал сэдвүүдийг хөндөж ярьж байгаа учраас өнөөдөр ч гэсэн бид нар маш чухал сэдвийг тэгээ бүр сонирхолтой маш чухал зочинтойгоор ингэж та бүхэндээ хүрэхээр бэлтгэлээ. За тэгээд лайвын дундуур асуултууд байвал нээлттэй ирүүлээрэй. Бид нар хувийн ментор мөнх жаргалаасаа асуултуудыг нь асууж өгье. Мөн сэтгэл зүйн талын асуудал байвал миний би хариулахад бэлэн байна. За ингээд бүгдээрээ ярилцлаа. За сэтгүүл зүйн талын подкаст бэлтгэх талын асуулт байвал манай зулаагаас асуугаарай гэх. За тэгээд өөрийгөө олох нь ер нь хүн зарим тохиолдолд би ер нь хин юм бэ гэж асуудаг. Заримдаа би хин гэдгээ мэддэг хэрнээ магадгүй мартцсан ч юм уу ингээд явж байгаад дахин эргэн сандаг нэг ийм асуултууд ер нь ялангуяа 20-аад наснд их тохиолддог. Тэгээ тийм болохоор би ер нь хин бэ гэдэг асуултанд хариулдаг. Энэ өөрийгөө олох гэсэн сэдвээр ярилцж байгаа. Тэгэхээр өөрийгөө олох гэдэг нь сэтгэл зүйн хувьд сэтгэл зүйн шинжилгээ ухааны хувьд яадын хувь хүний хөгжил талаас нь одоо яаж үздэг вэ гэж яриагаа эхлэе. Хувь хүний хөгжил талаас нь аа. За тэгээ. Ер нь бол хүний амьдрал нэг хоёр чухал зүйлийг л олох хэрэгтэй, ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр нэг нь бол хүн өөрийгөө олох, хоёр дахь нь бол амьдрал гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр сая хүний амьдрал ямар байх нь те маш тодорхой болох хэрэгтэй байхгүй юу? Түүнээс зүгээр амьдралын талаар яриад хүн өөрийгөө олоогүй бол энд нөгөө тэр хүний нөгөө амьдрах арга барил зам нь юус тодорхохгүй л. Тэгэхээр өөрийгөө олох тухай хамгийн ихнээс л одоо хүүхэд байхаас нь эхлээд уг нь бол гэр бүлийн хүмүүжлэр тэгээд ерөнхий боловсролын сургууль те системээр ч юм уу энэ мэдлэгийг бага хэмжээгээр ч олох хэрэгтэй байна. Тэгэхээр ерөөсөө би хэн бэ гэдэг чинь өөрөө нийтлэг боловч их сонгодог асуулт шүү дээ тийм. Би хэн бэ? Би яг юуны төлөө амьдрах ёстой юм? Би яг юуг хамгийн сайн хийж чадах юм тийм? Би ер нь эргэн тойрон хүрээлж байгаа нийгмийн хүрээллүүд дотор би яг ямар үүрэг оролцоо байж чадах юм гэдэг юм уу? Өөртөө холбоотой маш олон асуултыг би хэн бэ гэдгийг ойлгосны дараа тодорхойлж чаддаг. Тэгэхээр энэ бигээ олно гэдэг бол өөрөө хамгийн хэцүү тэгээ хамгийн чухал зүйл гэж. Хөөний хөгжил гэсэн ерөөсөө эндээсээ л эхэлнэ. Яг л нөгөө би гэдэг зүйлийг хүн эхлээ ойлгочоод дараа нь амьдрал гэдэг зүйлийг ухаарад таньж мэдчих юм бол би хэрхэн яаж амьдрах вэ гэдэг арга зам тодорхой болно да. Нөгөө бол бигээ ойлгоцсон байхлаа чинь өөрийнхөө давуу сул талыг мэддэг болчихно те. Өөрийгөө бусдаас онцгойруулдаг тэр зүйлийг мэддэг болчихно гэсэн. Тэгэхээр чин тэр бүхнийг ашиглаад сул талаа тойрох ч юм уу сул талыг нь бий болгодог зүйлсийг одоо хийхгүй байх ч гэдэг юм ингээд амьдрах арга замууд нь тодорхой дэрнэ гэсэн үг байхгүй. Тэрний дараа чинь одоо тэгвэл нөгөө том зориг нөгөө том мөрөөдөл рүүгээ яаж явах вэ чинь дараагийн асуудал болно да. Эхний ээлжинд бол ерөөсөө би хэм бэ? Амьдрал гэж яг юу байдаг юм бэ гэдэг процесс хоёрыг л ойлгох гэсэн. За тэглэх маш чухал. Тэ хувь хүний хөгжил талаас маш чухал зүйлүүд. Сэтгэл зүйчид бид нар хувь хүнийг өөрийгөө олохыг хамгийн эхлээд юу гэж зөвлөдөг вэ гэхээр өөрийгөө ажигл гэж зөвлөдөг. Бид нар ингэдэг штэ маш олон асуудлын хариултыг нийгмээс хайдаг. Засгийн газраас хайдаг. Зулаагаас танаас өөр хин нэгнээс хайдаг аахгүй. Одоо надад ямар нэг асуудал тулгархаар за одоо сэтгэл зүйн зөвлөгөөн дээр ч гэсэн сургалтууд судалгаан дээр ч гэсэн ингээ харж ахт яг тэгдэг байгаа аахгүй. Тэгэнгүүт хүн өөрийгөө өөрлөгөө ерөөсөө өнгөдгөө, өөрийгөө ерөөсөө ажигладаг. Бусдыг ажиглахдаа их цаг гаргадаг, бусдыг шүүмжлэхдээ их цаг гаргадаг, бусдыг дүгнэхдээ их цаг гаргаад. Гэтэл яг өөрийгөө хин юм бэ? Би ямар үед аз жаргалтай тайван байгаа? Ямар үед одоо тайван биш болж байгаа, ууртай болж байгаа тийм. Ямар нөхцөл байдалд би бусдыг ойлгож чадаад ямарт нь чадахгүй байгаа юм бэ?
гэдэг нэг тэр нэг өөрийгөө нэг мэдрэх, өөрийн үнэлгээ, өөрийгөө ажиглах энэ үйл явц бол маш хангалтгүй байна. Би хүмүүсийн дунд одоо манай нийгмийн одоо хөгжлийн онцлогоос шалтгаалж бас болно нэг талаасаа тий. Тэгэхээр зэрэг хамгийн эхлээд өөрийгөө олохын тулд бид нэр өөрийгөө л эхлээд ажиглаасаа. Одоо бид нарыг үзэж байгаа залуучууд бол одоо дундаж насны тий дандаа залуу хүмүүс байдаг байхгүй манай подкастын сонсогчдод. Тэгэнгүүт уг нь бол саяын таны хэлснээр яг хүүхэд наснаас өөрийг нь олохт нь ээж аав нь харилцааны онцлогоороо өгж байгаа үүрэг даалгавраараа хамтдаа одоо биелүүлж байгаа даалгавар гэдэг юм уу хамтдаа явж байгаа аяллаараа хүртэл ингээд өөрийг нь олохт нь тусалж явах хэрэгтэй байтал одоо тэгж амжаагүй залуучууд биднийг үзэж байгаа байхгүй да. Тэгэхээр зэрэг одоо тэр хүмүүс маань хамгийн эхлээд юу хийж болох юм гэхээр түр пауз аваад түр тоормс гიშгээд энэ их завгүй энэ их чөлөөгүй маш тийм өрсөлдөөнтэй юм шуугантай нийгмээс түр тоормс гიშгээд өөрийгөө эхлээд сонсоод ажиглаад үзээч. Бусдыг дүгнэдэгшгээ өөр дээрээ нэг дүгнэлт хийгээд үзээч. Тэ? Ямар хүн юм? Үнэхээр ааштай хүн. Ааштай хүн муу гэж хэн хэлсэн юм бэ? Ерөөсөө муу биш аахгүй тэр хүний онцлог л аахгүй. Ямар үед ааш гаргаж байгаа тэр нь чухал аахгүй. Тэгэхээр тэр яг нэг юм төр зогсоц хэрэгтэй байна. Ажиглалт өөр дээрээ нэг жоохон төвлөрөх хугацаа хэрэгтэй. Тэгэх юм бол бид нэр өөрийгөө олоход илүү их одоо нээлттэй хаалга одоо бидний өмнө гарч ирэх нэ штэ тий өөрийгөө олох гэхээр одоо амар олон зүйлүүд байна хэрвээ ярина гэвэл тий гэхдээ ингээд хамгийн энгийнээс нь бид нэр өнөөдрөөс эхлээд хэрэгжүүлж болоход нь юу юм бэ гэд ярихаар зэрэг бол түр зогсоод өөрийгөө ажигл сонс гэдэг тэр нэг жижиг зүйл байна. Одоо саяны энэ түр зогс буюу нэг амьдралаа нэг хэсэг пауз авах ярьж штэ. Энэ боломж чинь ерөөсөө өнөөгийн нийгэмд олдохгүй болчиход байгаа байхгүй юу? Цэцэрлэг ясалт нь явуулаа тий. Төгсөнгүүд нь шууд 10 жил рүү орж байгаа. Одоо ерөнхий боловсрол 12 жил. 12 жилээ ингээд дуусгахаа халаад нөгөө яэш энтергээд их сургууль руу энэ бүр ингээд зүгээр амьсгаа тавхацаал яваад орч байгаа. Тэгээд сургуулаа төгсөнгүүд одоо би чамайг хангалттай тий сургацаа. Тий. Одоо чи өөрөө мөнгө олж өөрөө амьдрал авчаагүй гингүүд нөгөөд тархинд нь ажил бодогдоод. Нэг ажилд орчууд тэр дахиад тэтгэвч зартлаа зогсохгүй шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө бидний амьдралын хэм маяг өөрөө тэр пауз олох боломжгүй. Тэгэхээр яах ёстой гэхээр бид нар эцэг эхчүүд уг нь энэ дээр жоохон санаачлагтай байгаад байгаа. Өдөө насан турш түрүүний хэлдгээр бол одоо нөгөө өөрийгөө олоог өдөө насан турш хүмүүс үзэж байгаа тийм. Тэр хүмүүсүүд өөрсдөө ухамсартайгаар за би нэг яг ингээд энэ их хэмнэлттэй амьдралын хугацаанд бол нэг жил ч юм уу яг нэг пауз авах гэхээр аюу удаан хугацаа санагдаад байгаа байхгүй. Гэхдээ ядаж нэг жил завсарлага аваад боли 6 сар завсарлага аваад өөртөө ажиллаж чадвал үлдсэн амьдралаа бүр сэтгэл хангалуун өнгөрөх боломжийг олж авах маш богино бага хугацаанд асар их үр дүн бүтээж болох хугацаа байхгүй. Тэгэхээр ер нь бол зүгээр энэ үзэж байгаа хүмүүст хэлэхэд бол нэг юм байна. 12 жил ерөнхий боловсролын сургуулаа төгсөнгүүд нь хүүхдүүдээ бүр яарч их сургууль руу битгий одоо өшгөлж чирж оруулаач гэж тэ. Яг тэр дунд нэг жилийн ч юм уу завсарлага аваад тэр хооронд хүн за яг нөгөө өөрийгөө олох процесс амьдралаа маш зөв ингэж томьёолох зураглах процесс тэр хооронд яваад тэрнэн зориулсан тусгай сургалтууд ч юм уу суугаад тэгснийхаа дараа мэрэгчлээ бүр ихтгэлтэйгээр сонгох баримжаагаа олцсон биегээ илүү сайн таньсныхаа дараа нөгөө ихтэй сургуульд орох юм бол тэр 4 жил тэр цаг хугацаа байна тэр 4 жил зарцуулж байгаа мөнгө байна хичээл зүтгэл байна тэр бүхэн чинь үр дүнтэй болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй бол яарал ерөнхий боловсролоо төгсөөл ихтэй сургууль руу орлоо. Ихтэй сургуулаа төгсөөд нэг итгээл 2 3 жил паузалдаг шүү дээ. Яг үндэ тий. Очроо олохгүй, ажиллаа олохгүй тий. Таалагдсан таалагдаагүй. Эсвэл одоо яг нөгөө өөрийгөө олоогүйгээс үүдэлтэй бас нэг юу нь их сургуулаа хайж байгаа байхгүй та. 1 2 3 4-р курсэд тий. Тэгэд яагаад ингэж байгаа гэхээр нөгөөд нэг завч үлээгүй нэг ямар нэг юмнаас хоцрох гээд байгаа юм шиг хин нэгнээс үлдчих гээд байгаа юм шиг тий. Үеийнхнээсээ ингэ дутчих гээд байгаа юм шиг тэр нэг хинд ч хэрэггүй тухайн хүний амьдралын хувьд бол тий. Гэтэл нийгмээрээ нэг юм тогтсон нэг юм дүр зураг бий болгочоод тэрэндээ дүүцэж амьдрах гад нөгөө хүүхдүүдээ заавал чи их сургуульд орж иж л одоо миний бараг ачиг хариулах нь шүү дээ гэдэг ойлголтыг хүүхдүүдэд суулгach шүү дээ зүгээр ингээд одоо амын яриагаар байд юм хандлагаараа тийм. Тэгэд энэ тохиолдолд чи яг таны хэлснээр өөрийгөө олоогүй тохиолдолд юу нөгөө их сургуультай амжилттай сурахгүй тэр хүний зорилго тодорхой биш бол өөрийгөө ойлгож чадаагүй бол юу тэр мэрэгжлийг бүрэн эзэмшиж тэр мэрэгжлээр ирээдүйд те өөртөө болоо нийгэмдээ улс их орондоо хэрэгтэй зүйл хийхгүй байхгүй да. Тэгэхээр зэрэг яг энэ таны хүсэж байгаа санааг бол тийм. Яарч сургуульд ороод байгаа чинь өөрөө нэг харах юм бол хүүхэд амьдралд яарад байгаа мó эсвэл эцэг их сэтгэлээд
бушуухан тэр хүүхдийг нэг сургаж төгсгөөд өөртөө сэтгэл амар байх гэж яарад байгаа юм уу те. Бодох юм бол тэр бас л өөр өнцөг байгаа байхгүй юу? Тийм. Яг үндэ хүүхэд яарад байна уу гэхээр нөгөө түрүүнээсээр их сургуулаа төгсчөөд хэдэн жил хий иргэдэг штэ. Тэгвэл хий их сургууль суухаас өмнө хий иргээд нэг учраа олцоод орвол илүү үүдэнтэй байх гэдэг штэ. Тэгэхээр эцсийн дүндээ бас нэг эцэг эхчүүд өөрсдийнхөө сэтгэлийг амраах гэж өөрсдийнхөө хүслээр хүүхдээ удирдах байх шиг. Болж өгвөл уг нь хүүхдийн хүслээр хүүхдийн өөрийнх нь одоо амьдралд хэрэгтэй гэснийг л хиймээр байгаа тийм. Тэгэхээр өөрийгөө олоог бол нэрээ маш хэцүү. Тэр мэрэгжил сонголт өөрийгөө олоог байхад зөв мэрэгжил сонголт хийх гэж байхгүй. Тийм. Өөрийгөө олоог байхад яг дуртай ажил олж хийнэ гэж байхгүй. Яг тэгвэл өөрөө юунд дуртай дурггүй мэдэхгүй болж тийм. Бусдад таалагдахын тулд шийдвэрүүд гаргаад байна шүү дээ тийм. Өөрийгөө олоог байхад юуг хамгийн сайн чаддаг, хамгийн муу хийдгээ мэдэхгүй. Тийм болохоор нэг бол эндээс эхлэл амьдрал тэр чигээр нөгөө сайхан амьдрал гэдэг нь мөрөдөл болж байна. Юусвал тийм. Яг зөв. За ер нь тэгдэг те 18 хүрээл их сургууль юу 10 жилээ төгсгөөд эцэг эхчүүд хэрвээ сургууль авахгүй бол бараг ингээд ичих бусдаас ичих те ийм хамаарал ингээд нөлөөлөд идэг. За тэгээд одоо би нэг асуулт асуухаа өмнө жоохон оршил хэлье. Би 2 жилийн өмнө мөнх жаргал менторт хандж ийсэн те 2 3 жилийн өмнө би урагшаа сургуульд яваад 2 дахь жил дээрээ нэг тийм одоо өөрийгөө алдсан юм шиг тий би нэрээ яг юу хийгээд яваад байгаа би зөв замаар явж гин үү эсвэл буруу замаар яваад гин үү гэд нэг тийм төөрөгдөлд орсон ийм үе байсан. Тэгээ мөнх жаргал ахт хандаад тэгээд эргэцүүлж бодоод надад маш гоё зөвлөгөөнүүдийг өгж ийсэн. Тэгээд яг тэр зөвлөгөөнийхэн дагуу хэрэгжүүлсэн. За тэгээд ер нь бол зөв замаараа явчихсан юм байлээ. Тэрийг бас мэдэхгүй тийм мэдгүй байгаа болохоос ш. Тий. Яагаад нөгөө амс хийх төр пауз авах тэр чөлөөмөн л байсан байгаа аахгүй юу? Очоод хэлний бэлтгэлд 1 жил нүдүүлсэн тий. Тэгээ тэр үед шантрах үе зөндөө байсан. Огт мэдэхгүй тий. Сайн байна уугаач мэдэхгүй хятад руу очоод хятад хэлийг сурна гэдэг бол маш одоо аимшигтай зүйл байсан. Тэгээд тэрнээсээ болсноо тий. Жил нүдүүлээд маш завгүй амьдралын хэв маягтай байжгаад 2 дахь жилээсээ ингээд мэрэгжлийн хичээлүүдээ үзээд би 1 жил ингээд шахаад багтаагаад үзсэн байхгүй юу. Тэгэнгүүт хичээлээ үзээд дуусны дараа их зав гараад ирсэн. Тэгэнгүүт ингээд өөрийгөө эргцүүлж бодох хугацаа их гарсан л да. Тэгээ тэр үед ингээд жоохон сэтгэл зүйн хувьд эвгүй байгаад тэгээ мөнх жаргал ахт хандаад тэгээд замаа олсон. Тэгэхээр яг тэр үед хэлжсэн зөвлөгөөнүүдээ та нэг эргээд хэлүүлдэ. Маш энгийн хэрнээ өгөөжтэй ийм зөвлөгөө байна. Яг одоо дулаагийн тэр үеийн нөхцөл байдалд орсон шиг залуучууд яг одоо зөндөө байгаа шүү дээ. Ер нь монголчуудад одоо яг энэ ковидтай холбоотойгоор гадны оронд ч гэсэндээ тий ирж чадахгүй байгаа зөндөө олон залуучууд байгаа. Тэгэхээр зэрэг яг хэрэгтэй байна тэр хүмүүс. Тухайн одоо би ч ингээд энэ тэнд маш олон хүн ингээд зөвлөгөө өгдөг учраас яг тухайд ямар зөвлөгөө өгч байснаа санахгүй. Тэгээ нөгөө хүнтэй харьцаад яг тухайн нөхцөл байдлаа хүн илэрхийлэхэд яг тухайн үед нь тухайн хүний нөхцөл байдал тааруулаад зөвлөгөө өгч явах нь бол тий. Яг нөхцөл байдалтай нэг бодитоор мэдэрч байгаа тэр хүнтэй зэрэг мэдэрч байгаа байхгүй юу? Яг ийм байна гэдэг чинь тэгвэл ингэх хэрэгтэй мэр гэдэг. Тэгэхээр одоо бол зулаагийн өвчтөр миний өвчтөр тэр нөхцөл байдал бол холдоо явцсан байна шүү дээ. Зүгээр юу үнэн бэ гэвэл хүн өөрийгөө олохоос нааш өөрийнхөө явж байгаа зам зөв үү буруу юу гэдгийг мэдэхгүй. Зөв замаар явж байсан ч эргэлцсээр л байна. Магадгүй өөрийгөө олох бол буруу замаар ч гэсэн ихтэлтэй явж иж магадгүй тий. Тэгэхээр эцсийн дүндээ энэ хоёр чинь зөв үү буруу юу гэдгээ ялгаж салахад өөрийгөө олох нь чухал байдаг байхгүй. Хоёрдугаарт нь та тэр анзаарч байгаа бол ихэнхдээ хүмүүс за нэг ажил төрлөө солих завсар. Нэг ажлаас гараад нөгөө ажил хооронд. Үгүй бол нэг яадгийн нэг ажлаас халагдсан байдаг юм уу? Өөрөө орхоо гарсан байдаг юм уу? Тэгээ дараагийн нэг шилжилт хийх хооронд. Үгүй бол нэг үерхэл нөхөрлөл салсны дараа дараагийн нэг шинэ харилцаа эхлэхийн өмнөх энэ завсруудад хүн ихэнхдээ нэг өөрийнхөө талаар дандаа бодох нөгөө пауз явуулж байгаа. Зүгээр тэр нь удаан явбал илүү сайн болно те. Богинохон явбал хальтхан ч болоо өөрийнхөө талаар анализ хийж үзнэ гэсэн үг. Тэгэхээр амьдралд явагддаг энэ бидний хилээд байдаг нөгөө уналтын үе гэж яриад байдаг үе чинь харин эсэргээрээ биднэрт өөрийгөө олох боломжийг олгоод байдаг тий. Тэгэхээр энэ уналтын үеүүдийг одоо хямарч хүлээж авах биш харин боломж олгож ашиглаж явах хэрэгтэй. Зулаан маань яг тухайн үед бол нөгөө хичээл дуусгаад нэг хэсэг зав гарсан гэж штэ. Энэ үед л яг тэр боломж нь гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр өөртөөгөө ажиллах боломж биднэрт ерөөсөө олддоггүй. Тэгэхээр
амьдрал гэхдээ ийм боломжууд үе үе гарч ирдэг. Тэрийг бид нар өөрсдөө боломж гэж мэддэг учраас ашиглахгүй өнгөрөөчөд байдаг. За би зүгээр сууж болохгүй шүү гэж гараад ямар нэг юм хийгээл те болсон болоогүй нөгөө зүгээр суухлаар л нэг амьдрал зогсож байгаа санагдаа яваад байдаг болохоос ш. Уг нь яг тэр үед өөртөө ажиллах боломжийг амьдрал олгож байдаг байхгүй те. А тэр үед нь ажиллаж чадсан цаашгаа илүү шулуун замаар дардан замаар хол явна гэсэн. Ааха. За сэтгэл зүйн зөвлөгөөнд болохоор яг саяын хэлснээр те одоо хүмүүсийн дийлэнхийнх нь авч үздгээр уналтанд орсон гэж бодоод байгаа боловч боломж гарч ирсэн амьдралд нь те өөрийгөө өөрчлөх эсвэл амьдралаа өөрчлөх эсвэл үзэл санаа хандлага өөрчлөх боломж гарч ирсэн хүмүүс их ханддаг байхгүй. А гэхдээ мэдээж хизээж аз жаргалтай хүн инээж орж ирдэггүй. Ер нь аль те. Гэхдээ тэр чинь муу гэсэн үг биш шүү дээ. Бүх хүнд асуудал тохиолдно. Бид нэр төгс биш. Уусаа төгс байвал амар утгагүй шүү дээ ер нь аль те. Тэгээд тэр хүмүүстэй ажиллахад бол өөрийгөө олъё гэж хинж орж ирдэггүй. А харин манай нөхөр болохгүй байна. Эсвэл би хүүхдээ буруу хүмүүжүүлж जैन ч гэдэг юм те. Манай захирал ийм одоо утгагүй шаардлага тавьдаг ч гэдэг юм те. Ингээд нэг ийм зөрчил байдлууд байна. Гэтэл яг энэний үндсэн шалтгаан нь өөрийгөө олох гэдэг үндэс нь байхгүй учраас тэр дээшээгээ явж байгаа нөгөө барилгынх нь нөгөө өрөөнүүд нь амар бүтлэхгүй болоод байна шүү дээ те. А тэгвэл хувь хүний хөгжлийн ментор дээр хүмүүс ер нь яг өөрийгөө олъё гэж ханддаг аюу сонирхолтой байгаа байхгүй ер нь бол тэгж хандах болов уу гэж бодож байна. Тийм сэтгэл зүйчид асуудал хандаад. Ер нь хандна. Гэхдээ мэдээж завгүй ажилтаа байгаа хүмүүс бол амьдралаа болж ин гэж бодож байгаа хүмүүс хэзээс өөрийгөө олох талаар хандахгүй те. Яг түрүүний хэлсэнтэй адилхан нэг л амьдрал нь болохгүй байгаа. Эсвэл нэг л өөртөө сэтгэл дундуур байгаа, эргэлзээд байгаа. Одоо нэг юм амьдралд нэг гэп буюу юм завсар гарцсан хүмүүс хандна л да. Нэг хэсэг нь бол яг би ч бас сэтгэл судлалаар сурч байсан шүү дээ. За. Тэгээ сурч байсан. Намайг сурж байгаа би ч 2008 он, 9 10 онд сурсан юм уу шүү дээ. Тэр үед сэтгэл судлал одоо л нэг хөгжих гээд байна уу да гэж ярьж байсан үе. Би тэр сурж явах үеэ бодоход одоо харахад сэтгэл судлал нийгэмд хэрэгтэй хүмүүс ойлгоцсон сэтгэл судлаач бас ханддаг юм зан үйл тогтож байгаа. Хөвшиж эхэлж байгаа. Тэр үед сэтгэл зүйчид юу гэж ярьдаг гэсэн гэхээр одоо нэг олон байгаагүй манай багш нар тэр юу гэж ярьдаг гэсэн гэхээр одоо бол сэтгэл судлаач очихгүй гэхлээр сэтгэл судлаач гэхлээр хүмүүс сэтгэл судлаач насанд орол лам дээр очих нь илүү дээр гэж үздэг байна үзээд байна тий. Тэгээ нэг өдөр ойлгох байлгүй дээ гэж ярьдаг байсан. Тэгэхээр хайрцаггүй. Яг үүнтэй адилхан өнөөдөр хүний хөгжлийн тал дээр одоо ментор хийж байгаа, коуч хийж байгаа ийм зөвлөж яадаг хүмүүстээр хүмүүс ингэж яг энийг чухал хэрэгтэй юм байна. Энэ тал руу бид нар энэ бол нэг мэрэгжил юм байна, ажил юм байна. Энэ хүнтэй бид нар нөгөө албан харилцаагаар ингэж уулзаж энэ нөгөө үйлчилгээ авдаг гэдэг энэ сэтгүүн харилцан тогтоогүй. Ихэнхдээ хандахтаа яг хөөхлөөр нэг зөвлөөж, туслаач, ярилцмаар байна те. Ингэж гэдэг. Гэхдээ тэгээд за тгий гэхлээр тэрийг яадаг хөөхлөөр зүгээр нөхөрлийн төвшөнд, найзын төвшөнд те. Дундаа арших. Сайн те. Сайн мөн зүгээр нэг гоё юм яриулаад сэтгэл өөдрөг болоод гарчдаг ийм зүгээр нэг юм уудалт гэж ойлгодог. Тэгэхээр чинь хүмүүс мань тэгж ойлгож байгаа тохиол энэ төрлийн үйлчлэгээ үзүүлдэг хүмүүс чинь яг хөөхлөөр энийг чинь нөгөө бүр албан ажил болгож амьдралаа зориулж хийх боломжгүй болчиход байгаа. Заавалчгүй давхар өөр юм игээд энийгээ зүгээр завсар дагаад нь ястаа найз нөхдөд уулзчих ингээ явж байгаа. Тэгэхээр хүмүүс энийг ойлгодог болсон цагт энэ магадгүй бүр мэрэгжлийн үйлчилгээ болж хувирах байх тийм. Тусдаа стафтай тий одоо сууж идэг. Тэгээд ерөнхийдөө бол саяны тэр юугаар хүмүүс бол ханддаг яг үнэхээр хэцүү үедээ ханддаг. Одоо ч гэсэн энэ лайвыг үзэж байгаа хүмүүс би хандаж хэлэхэд хэрвээ ийм нөхцөл байдал танд байгаа бол энэ тэргуунд бол хүний хөгжил талаасаа бол энийг хоёр төвшөнд хувааж харах хэрэгтэй ихний хэлж. Хүний хөгжил гэдэг бол агуулга болон хэлбэрийн хоёр төрлийн хөгжил байна. Манайд бол залуучууд хүмүүс юу гэж боддог гэхээр хэлбэрийн хөгжлийг хөвчлэн чухалчлаад байдаг. Хүний хөгжил өөрийгөө хөгжүүлнэ одоо нэг амьдралаа өөрчлөе гэвэл хамгийн түрүүнд нүсээ тарихаас эхэлнэ шүү дээ. Энэ чинь хэлбэрийн хөгжил байгаа байхгүй юу? Эмэгтэй чудгаа сайхан даа. Тийм. Гоо сайхан доо эрчүүд нь бол одоо фитнест явах ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ мэтлэнгээр эхэлж байгаа нь ерөөсөө хэлбэрийн хувьд өөрчлөлт. Мэдээж хэлбэрийн хувьд өөрчлөлт нь хамгийн хурдан. Хэлбэрийн хувьд өөрчлөгдөөд хамгийн хурдан учраас нөгөө хамгийн хурдан үр дүн гарч байгаа мэдрэмж төрн тэндээс мотивац авна те. Урам зориг авна. Би яг өөрчлөлт хувцас солино те. За би ерөөсөө дэлгүүр гараад нэг хэдэн цаг зарцуулаад гоё хувцас аваад өмсчихэд тэр чинь өөр болсон юм шиг санагдаж штэ. Эндээ илүү их анхаардаг. Тэгээд мэдээж энэ байлгүй л яг. Гэхдээ би хэлэх гээд байгаа нь гол нь агуулгын хөгжлийг хийж байгаа. Тэгэхээр хэлбэр болон агуулгын хөгжил гэж ярина. Агуулгын хөгжил гэдэг нь байна. Юу явагдах вэ гэхээр хүний оюун ухааны хөгжил. Хүний нөгөө сэтгэл зүрхний хөгжил, нөгөө ухамсарын хөгжил гэдэг асуудлууд яригддаг. Энийг огт тоодоггүй. Боловсролын системд ч гэсэн энийг гайхтар чухалчилж шийтгэж өгөөгүй.
Гэр бүлийн хүмүүжил гэж айхтар юмар бид нар авдаг байсан. Гэтэл энэ гэр хүмүүжил, гэр сургалтын асуудал ч одоо бүр хаягдчихад байдаг. Аав ээж нар хүүхдүүдэд цэцэрлэг төгөөд эсвэл өөр хин нэгнээр харуулаад өөрсдөө ажил амьдралын төсөлд гэсэн чинь гэр сургалт, гэр хүмүүжлээр дамжиж очдог энэ уламжлал чинь байхгүй болчиход. Тэгэхээр энэ агуулгын хөгжлийг бид нар одоо илүү хөндөх ёстой юм шүү. Залуучууд минь хүний хөгжил ярихдаа өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх тухай ярихдаа агуулгын хэлбэрийн хувьд яаж өөрчлөх вэ? Хоёр шугамар, параллел шугамар зэрэг харж байгаа ч тий. Та мянган гоё сайхан биетэй болоод, гоё сайхан хувцас өмсөд таны дотоод ертөнц чинь өөрчлөгдөөгүй бол таны амьдрал хязгаарч өөрчлөгдөхгүй. Амьдрал гэдэг чинь бидний хувцас биш, бидний зүс царай биш. Амьдрал гэдэг бидний сэтгэхүй байхгүй тий. Бидний нөгөө та өмнөх лайвуудаар шийд ургалтын тухай ярьсан гэж байна тий. Сэтгэл зүйн тухай ярьсан гэж байна. Яагаад тэр зүйлүүд чухал вэ гэхээр өнөөдрийн бидний амьдралын байгаа хэм маяг бид нар тулгарч байгаа асуудал бэрхшээл юу байдгийг энэ бүхэн бидний шийд ургалт холбоотой. Шийд ургалт өөрөө бидний бодол сэтгэхүй хандлагаас үүдэлтэй байхгүй. Одоо ихэнх үедээ бол нөгөө байгууллагууд хүний нөөц дээр яадаг гэсэн мэдлэг ур чадвар гэж авдаг гэсэн бол одоо хандлага нэмэх нь ур чадвар. Яагаад хандлага тэргүүн байранд нь ороод ирв? Энд чинь өөрөө бидний амьдрал өөрөө бидний бодол сэтгхүүгээс үүдэлтэй байна гэдэг нөгөө суур хүчин зүйлийг ойлгож байгаа толботой. Нийгэм дэлхийн ертөнц ингэж апдейт хийгдэж шинжлэж байхад бид нэр өнөөдөр дахиад хэлбэр талаасаа ингэ яваад байгаа нь жоо хоцрогдож байгаа хэлбэр шүү гэдэг нэг. Хоёрдугаар нь ганцхан монголчууд биш. Энэ дэлхийд даяар байдаг асуудал. Харьцангуй яг нь Европын орны энэ төр бол хөгжсөн хэлбэр талаасаа биднээс төрөлөө хөгжсөн учраас одоо агуулга руугаа төлөхөө анхаарч эхэлж байна. Бид нар нөгөө хэлбэрээ хөөж арай дуусаагүй энэ хэлбэр чинь шал дэмий юм байна гэж ойлгох хугацаа арай болоогүй те. Нийгэм өөрчлөгдөд одоо 30 орчим жил болж байна. Нийгмийн хөгжлийн 30 жил гэдэг богино хугацаа. Хувийн хувьд урт хугацаа. Тэгэхээр нийгмийн хөгжил чинь өөрөө тодорхой хугацааны дараа нийгмээрээ энэ хэлбэр хит хөгжин дэмий юм байна гэдэг нэг нийгмийн ухамсар төлөвшөж эхэлнэ дээ. Энэ үед нийгмээрээ нийтээр агуулга руу хандах бах. Гэхдээ тэр цаг хугацааг хүлээвэл энэ дунд чинь маш олон хүмүүсийн амьдрал өөрөө зүг чигээ олохгүй бодлох гэдэг учраас бид нар заавалж цаг хугацаа хүлээхгүй өөрсдөө энийг түгээж ойлгож судалчлах хэрэгтэй. Яг зөв. Бид нар бас ингэж идэг шин одоо нэг залуу болсон өчнүүд тий. Одоо ялангуяа одоо жишээлбэл миний ажлын туршлага 10 жил. Энэ одоо мундаг доктор профессорын хажууд бол айгүй жоохон байхгүй өө жоохон байна да. Гэтэл дөнгөж төгсөж байгаа залуучуудын хажууд өө ямар мундаг юм туршлагатай тий. Гэтэл энэ дунд ч юм бол зөндөө л олон юм туулж байгаа штэ. Янз бүрийн байгууллага, янз бүрийн хүмүүстэй ажиллана. Одоо мэрэгчлэрээ бахархч үе байна, хэцүү шантармаар үе ч зөндөө л тохиолдно тий. Тэгэхээр залуу яг одоо нэг 10 жилийн туршлагатай гэдэг юм уу тий. Нэг яг нэг ийм залуучууд шүү дээ 30 орчим 30 гаруй насны. Тэнгүүд бид нар яг жоохон хойр хандаад байгаа байхгүй нийгмийн хөгжилд. Бидний одоо хүн болго ямар ч мэрэгчлэлтэй байж болно. Инженер, багш, эмч тий, сэтгэл судлаач юу ч хийж болно, сэтгүүлч тий. Тэгэнгүүт тэр хүмүүс маань яг өөрсдийнхөө эзэмшсэн мэрэгчлэр нийгмийн өмнө бас нэг хариуцлага хүлээж байгаа гэдгийг бодох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүйгээр зөвхөн өөрийнхөө амьдралыг болгоол те өөрөө ингээд сайхан амьдрал эргэн тойрондоо сайхан болон те нөлөөлөлтөй ингэж амьдрах нь зөв. Гэтэл нийгмийн өмнө сэтгэл судлаач ямар үүрэгтэй те нийгмийн өмнө тэгвэл сэтгүүлч юу их хэвээр эмч нь яг юу их хэвээр те энэ зүйлээ одоо яг саяны таны хэлсэн дээр би холбомоор байгаа. Битгий хоошоо суугаач битгий өөртөө голооч залуу байна мэдээ зөндөө няцаалт ирдیں۔ те зөндөө өө чи болоогүй чи тэгээгүй те чи гэд ингээд зөндөө юм ирнэ хамаагүй энэ болгон дээр айгу зоригтойгоор ингэж орохгүй бол нөгөө нийгмийн оюун санаа нийгмийн сэтгэлгээ чин өөрчлөгдөхийн тулд хугацаа хэрэгтэй гэж штэ. Гэтэл тэр хугацааг бид нэр хүлээгээл хүүхдүүддээ яг тэр хугацаагаа өвлүүлэх гээд байгаа байхгүй. Бидний хүүхдүүд сайхан илүү биднээс тухтай тавтай тийм тааламжтайгаар амьсгалтай нийгэмд амьдрах хэрэгтэй шүү дээ. Тийм эрхтэй шүү дээ, тийм. Гэтэл тэрэнд өөрөө нэг ширхэг одоо зүйл яриаггүй, нэг ширхэг зүйл хийгээгүй ээжж шүүмжлэх юм бол бид нэр 60-таа олчоо шүүмжлээ суух юм ямар ч ирэхгүй болчихж байгаа, тийм. Ер нь бол хэрэг анзаарсан бол энэ хувь хүний хөгжил гэж яригддаг шүү дээ. Хувь хүний хөгжил гэдэг энэ ойлголт өөрөө баруунаас орж ирсэн ойлголт шүү дээ, тийм. Self development гэж ярьдаг, тийм. Би болохоор хүний хөгжил гэж ярих дуртай. Хувийн хөгжил гэдэг чинь нөө ганц бие хүн дээр төвлөрч ажилдаг, ярьдаг асуудлууд те. Тэгээд тэрнээс цаашаа бол ярихгүй нь шүү дээ. Нэг хүн дээрээ л төвччих нь шүү дээ. Өөрөөр хэлбэл таны тухай, таны уур чадварын тухай, таны карьерийн тухай те. Таны ямар нэгэн зүйлийн тухай, таны төлөвлөлтийн тухай ярих. Илүүтэй фокуслж ярьдаг болж байгаа. Би хүний хөгжил гэж ярих дуртайгийн шалтгаан нь хүн
цор ганцаар юу ч хийж чадахгүй. Бүр юм хийж бүтээхийн нүтгэл цор ганцаар амьд үлдэж чадахгүй байхгүй юу, тэ? Тэгэхээр эн чинь дандаа бусдын ямар нэгэн шууд болон дам хэлбэрээр бусдын нөлөөгөөр бид нэр аливаа ажил урагшилж, ахиж, тэ? Эсвэл ухарж явж байдаг, тэ? Дандаа харилцаа амар. Энэ хүмүүсийн нэг юм бөөнөрөө дэм дэмэндээ амьдарч байгаа энэ нэг бүлэг зохион байгуулалтыг чинь бид нар нийгэм гэж нэрлэдэг байгаа шүү дээ, тэ? Тэгэхээр хүний хөгжил ярихын тулд нийгмээс нь салгаж ярих боломжгүй. Хэрвээ та тэр ихтгэл нийгэм чинь өөрөө хүний хөгжлийн баримжаа болох хэрэгтэй юм байна. Жишээлбэл ялангуяа барууны тэр хувийн хөгжилтэй холбоотой сэдвүүдийг ярихлаар ингэдэг байхгүй юу? Өөртөө ихтгэлтэй бай. Өөдрөг байж гэдэг юм уу, ингээд тэр хүн зөвхөн тэр хүн зөвс. Бус таныг юу гэж бодох огт хамаагүй. Гэх мэтчлэн тэ. Би бол энэ жоохон эсрэг байр суурьтай. Таны хөгжил таны амьдарч байгаа нийгмийн чиг баримжаагаар явагдана. Та бусдад зөв харьцах ёстой. Тэгэхээр зөв харьцахын тулд танд уян хатан чанар байх ёстой. Нэг бол нийгэмтэйгээ холбож өөрийгөө хөгжүүлэх тухай ярихаас биш, нийгмээс агад ганцхан нэг хүний төгс төгөлдрийн тухай ярьж болохгүй байхгүй тийм. Бусад би бол жоохондоо эмээгийн хүүхэд байсан, жоохондоо ч гэсэн сонсч өссөн юм байна. Миний хийж байгаа ямар нэгэн буруу үйлдэл тэнд явж байгаа хүүхдийн ирээдүйн буруу үлгэр дуурайл болох магадaltaй учраас тэр хүний юу гэж бодож байгаа нь надад маш их хамаатай байхгүй юу. Нэг бол би зөв үлгэр дуурайл үзүүлж явж чиж ирээдүй хойч үеэ бас зөв рүү залах гэдэг шүү дээ. Тэгэхээр бусад яаж бодох огтхон ч хамаагүй гэж би бодвол нийгэмд аюул болох байхгүй юу. Заримдаа би гоё зөв явна, заримдаа буруу явна тий. Зөв явах үед минь харсан хүмүүс бол энэ их айтайхан залуу байна гэн буруу явж явах үед нь харсан бол энэ ястаа онцгүй юм байна гэн тий. Гэтэл буруугаас нь үлгэр дуурайл аваад дараа нь зөвөөс нь үлгэр дуурайл авсан хоёр өөр хүн ирээдүйд хоорондоо нийлүүл хинийхэн зөв хинийхэн буруу юм бүү мэдэж шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө хүн зөв байх, сайн байх тухай асуудал чинь өөрөө нийгмийн чиг баримжаатай ойлголт, нийгэмтэй шууд холбоотой ойлголт. Тэр хүний хөгжлийг нийгмийн хөгжлөөс нь салгаж ойлгож ирсэн болохгүй. Тэгэхээр би хүний хөгжил гэж ярих дуртай тийм санаатай. Хувь үнийгээд хувь гэдэг тодтол тавиад ирэхээр энэ нөгөө селфиш буюу нөгөө хуваа хийжсэн тэгээд эгогийн хүндсэн тал руугаа тий яваад ирдэг байхгүй. Энэ дээр бас дулаага яриад л тий. Сонирхолтой сэдв нөгөө яг мэрэгжлийн салбарын юу байсан чи битээр мөр. Зааш одоо ганцхан эго центр үзэл нөгөө яг таны хэлснээр зарим хүмүүсийн эго нөгөө одоо хар яриагаар эгон томорчиж гэж хүмүүс ярьдаг те. Яг нөгөө нэг хувь хүн талаасаа хөгжөөл нийгэм бусад хүнээс те бусад хүнтэй харилцах, бусдыг мэдэрч ойлгох ч гэдэг юм. Тэр төрлийн мэдээлэл авахгүй зөвхөн өөрийнхөө хөгжилд анхаарал байвал яг саяхан хэлсэн үр дүн гарч байгаа байхгүй тий. Тэгэхээр эго центр үзэл бол нэг талдаа яг хувь хүний хөгжил талаас бас байх ёстой. Гэхдээ хэтрүүлж болохгүй, тунгийн тааруулах ёстой үзэл байгаа байхгүй. Хитрхи их эго центр үзэлтэй хүмүүс олширх юм бол нийгмийн хөгжлөө бүр аргашин чирнэ, ухраана тий. За одоо цуглаа яриа. Баярлалаа. Би яг задгуулаад явах гэж байна. За энэ завшааныг ашиглаад гэхгүй. За өглөө цэгийн сайтын сэтгэлийн боловсрал подкастын энэ удаагийн дугаар лайв явагдаж байна. За энэ удаагийн дугаараар өөрийгөө олох нь гэдэг сэдвээр ярилцж байгаа. Тэгээд энэ сэдвтэй холбоотой асуулт байвал үзэгчид маань доор лайвын доор комментээр үлдээж болно шүү гэж хэлье. Тэгээд нэг үзэгчийн асуулт байсан. Тэр нь амьдралын зорилго гэж юу юм бэ? Амьдралын зорилго яг юу юм бэ гэсэн асуулт байна. За амьдралын зорилго гэхээр өстэй харцсангүй. Би нөгөө подкаст болгон дээр ярьж байгаа байхгүй юу гэхээр нөхцөл байдал болгон өөр, хувь хүн болгон хизээж дахин давтагдчихгүй ертөнцийн байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн тэр хүнд хандсан л зөвлөгөөх боломжтой. Яг үнэ. Одоо нийтэд одоо бидний ярьж байгаа сэдв бол хүмүүс сонсоод за гэж санаа авах сэдвүүд ярьж байгаа болохоос ш яг хувь хүнд өөрчлөлт оруулах тэр зүйлийг бол тухайн хүнтэй ажиллаж иж одоо гаргадаг. Тэгэхээр зэрэг амьдралын зорилгоо бүтээх бол уг нь бол өөрийгөө олсны дараа хийх хамгийн том үйл явц бол яалтчгүй мөн. Амьдралын зорилгогүй байснаар бидний одоо богинохон хугацаанд амьдрах магадгүй бид нэр 100 хүрэхгүй ч байж магадгүй байхгүй да. Ер нь 100 хүрдэг хүмүүс хавраадаг шүү дээ тий. Тэгэхээр энэ богино хугацаанд хэр зэрэг өөрийнхөө хувьд үн цэнтэй үр бүтээлтэй амьдрах юм бэ гэдгээ шийдэх одоо гарц
тэр алсын хараа бол бидний амьдралын зорилго. Тэгэхээр энэ бол хүн болгонд харилцан адилгүй. Зарим хүний хувьд амжилт нь маш том групп удирдаад маш их мөнгө олох байхад зарим хүнийх маш гоё халуун дулаан уур амьсгалтай гэр бүл бүтээх тэр хүний амжилт гэж ойлгодог үзэлт байж болно шүү дээ. Тэгэхээр энэ чинь ерөнхийдөө маш харьцангуй ойлголт. Нөгөө талаасаа энэ дээр бол яг лайф коучинг гэдэг юм уу те хувь хүний менторинг эсвэл сэтгэл судлаачтайгаа ингээд ажиллаад өөрийнхөө амьдралын зорилгыг бүр наривчилж болно. Тэгхгүйгээр хин нэгнээс асууж та хизээш амьдралын зорилгоо олохгүй. Өглөөд өөрийгөө олж дараа нь өөртөө ажиллаж амьдралын зорилгоо гаргана. За энд нэг хүний асуулт байна. Хүн өөрийгөө олд юм уу, бүтээд юм уу гэдэг асуулт. Бас нөгөө өндөг дахиатай ойролцоо те бас айгүй гоё асуулт байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрийгөө олно гэдэг маань өөрийнхөө онцлог шинж чанар дахин давтагдчихгүй байдлаа таньж мэднэ л гэсэн үг. Энийгээ таниад мэдсэн хүн ямар нөхцөл байдалд өөрийгөө хэрхэн яаж удирдах авч явах вэ гэдгээ олчж байгаа байхгүй. Өөрийгөө бүтээн гэдэг чинь хувь хүний хөгжил талаас болов гэж миний хувьд хараад байна. Надад байгаа давуу талаа би өнгөлж хөгжүүлэх нь. Нөгөө талаасаа сул талаа би хэрхэн яаж засаж залруулж болох вэ? Сул талаа яаж ашиглаж болох вэ гэдэг дээр ажиллах нь өөрийгөө бүтээх үйл явцад орох болов гэж харж байна. Энэ дээр манай зочин маань бүр маш гоё үн цэнтэй зөвлөгөө өгөх болов гэж бодод энэ асуултыг бүр онцолж байна. Амьдрал бол бүтээл гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр амьдрал бол өөрөө ерөөсө бүтээлч үйл ажиллагаа. Зарим нэг нь бол энийг өөрийгөө олох үйл явц гэж нэрлэж болно. Зарим нэг нь танин мэдэх, зарим нэг нь бүтээх үйл явц гэж ярьж болно. Гэхдээ амьдрал бол ерөөсө цэвэр танин мэдхүйтэй холбоотой. Суурь нь бол өөрийгөө олох гэдэг бол өөрийгөө танин мэдэх буюу түрүүний өөрөө чи хэлдгээр те би хинбэ гэдэг чинь ерөөсө танин мэдэх л асуулт шүү дээ. Би хинбэ. Би хинбэгээ мэдээд ямар хүн бэ, юун дуртай, юун дургүй бүгдийг мэдээд ирэхлээр хүссэн өсөөгөө тэр амьдралын зорилго чи өөрөө алс боловч тодроод гараад ирнэ. Амьдралын зорилго чинь тодроо гараад ирвэл тэгвэл тэр зорилгодоо хүрэхэд одоо надад юу дутуу байна? Өшөө юу хийх хэрэгтэй, юунаас татгалзах хэрэгтэй гэдэг нөгөө сонголтууд гараад ирнэ дээ. Тэрэндээ тааруулж өөрийгөө өнгөлж өөрчилж байгаа чинь нөгөө бүтээж байгаа үйл явц байгаа тийм. Тэгэхээр би зарим нэг бас сонь зүйлийг хэлж өгөх зүг байх. Амьдралын зорилго гэдэг ярихлаар энэ нэг хэрвээ байгууллагаар ярих юм бол хүн болгон ярьдаг нэг юм алсын хараа гэж ярьдаг шүү дээ. Байгууллагч алсын хараагаа тавьж ийж тухайн байгууллагын стратеги тэр алсын хараанаас урган гарч ийж стратеги чинь өөрөө доошоо жижиг нэг хэлцүүдэд төлөвлөлт бод бууж сая бүхэл бүтэн тэр корпорац компани үйл ажиллагаа урагшилдаг. Нэгж бүр хүн бүр юу хийхээ тэндээс мэдж авдаг тийм ээ. Яг түүнтэй адилхан хувь хүн ч гэсэн амьдралын зорилгоо тодорхойлох, алсын хараагаа тодорхойлохын тулд эхлээд биеийг олох хэрэгтэй. Олсныхаа дараа тэр тодорхойлоод тэндээс амьдрах стратегиуд боловсруулах хэрэгтэй. Энэ амьдрах стратегийн талаар хүмүүс нэг ярьдаггүй. Ер нь Монголд их ярьж байсан байхгүй. Би тэгэхээр таад нэг зүйл санал хэлэх гээд байна л да. Яг энэ амьдрах стратегийн талаар чинь судлаад, дагнаад бэрхшээж явж байгаа нэг л хүн байгаа цаа. Тэр хүнийг хэрвээ та хүсэх юм бол би дараагийн чинь лайв дээр зочин болгож холбож өгье. Тэлгүй яхаа өстой сайхан санаа байна. Энэ хүмүүс маш хэрэгтэй. Ингэж бид нар хэрвээ та хоёрт ийм боломж байсан бол ямар байх вэ гэдээ асууя л да. 10 жил сурж явах үед чинь төгс анги байх үед чинь хичээлт чинь стратегийн талаар хичээл ороод. За та нар одоо өөрсдийнхөө амьдралын стратегийг боловсруулаа гэдээ боловсруулсан бол та нарын амьдрал өнөөдөр байгаагаас хэдэн шатаар илүү явах боломж. Эсвэл та нарын хувьд амьдрал чинь ингээд тодорхойлж шүү дээ. Яг л байгууллагын үйл ажиллагаа шиг гараад ирнэ. Хэдэн жилийн дараа ингээд гээд бүх юмуд. Тэгэхээр энэ бүхний чинь ингээд зургуулад их сургууль орохдоо та нар өөрсдийн гэсэн гарын авлах, амьдралын гарын авлахтай болоод төгсвөл яг зөвхөн өөртөө зориулсан. Гоё юу? Тийм. Ийм юм бол манай дутагдаад байгаа. Энэ дутагдаад байгаа учраас хүн болгонд нэг зүйл өгүүлэгдээд байгаа учраас хүмүүс эрэл хайгуул хийгээд байгаа юм. Хүний хөгжлийнхэн хүмүүст очиж уулзаал, сэтгэл зүйчтэй очиж уулзаал, өөрийгөө хөгжүүлж сугал. Гэхдээ сайн найзтайгаа ярилцаал. Гэхдээ яг юу вэ гэдгээ бол яг олж чадахгүй ч гэсэн нэг л юм дутуу байгаа учраас эрэл хайгуул хийгээд байгаа. Энэ яг үгээр амьдралын зураглалаа тодорхой болгож чадахгүй байгаа даа. Тэгэхээр энэ дээр нэмээд одоо хэрэгцүүл нь юу вэ нөхөр? Гадны эрдэмтэн, Австралийн эрдэмтэн карьерийн тал, хүний амьдралын карьерийн талаар шинэ нэг юм үйлчлэл гаргаж ирсэн байлаа. Эрт үеийн карьер 24 нас. Дунд үеийн карьер нь 36-наас
карьерийн хожуу үе буюу одоо 48 нас. Яг 12 жилийн үржилттэй болоод. Тэгээ ягаад 24 нас карьерийн эрт үе гэж байдаг гэхээр тэрнээс мөн надад сурах үйл явцсан шүү дээ. Тэгэхээр 24 наснаас яг карьерийн эхний үе байдаг юм байна. Энэ үед хүн асар их хүчтэй амжилт бүтээл гаргах боломжтой, ахих боломжтой тийм. За 36 бол дунд үе нь 48 бол хожуу үе гэж байгаа. Гэхдээ нэг сонин ажилт хийсэн гэж байгаа. 24 наснд одоо ямар нэгэн зүйл эхлүүлвэл тэр хүн маш их амжилттай явж байна. Тэгэхдээ энэ карьерийн энэ мөчлгүүдийн уналтын цикл буюу дандаа яг эхэлснээс 7 жилийн дараа тараад байна гэж. Тэгэхээр 24 наснд эхэлсэн бол яг нь 31 наснд ямар нэгэн байдлаар гоё ажилд ороод өссөн бол 31 наснд ажлаа солидог ч юм уу. Эсвэл нэг тийм яадгийн нийгмийн ажил хийгээл манлцуулж явсан бол 31 наснд одоо яадгийн нэг нөгөө Мандан Бадарч явсан үеийн зогсдог ч юм уу те. Нийгмийн анхаарал тэр хүнийг тоохоо бодоод өөр чиглүүлж тэгэлдэг ч юм уу. 7 жилийн дараа. Тэгэхээр 7 жилийн дараа 12 жилийн хугацаанд чинь 7 жил өсөлтөө яваад 7 дахь жил дээр унахлаар цаана дараагийн мөчлөг эртэл хэдэн жил авах нэг 5 жил. Энэ 5 жил нөгөө бидний саяны ярьдгаар өөрийгөө олох, ухаарах, дараагийн өсөлтөнд бэлтгэх ийм цикл байгаа байхгүй. Энийг яг Монгол уламжлалтайгаар харьцуулаад үзэхлээр нэг сонин давхцал харагдаж байгаа. Монголчууд ярьдаг 25 жил гэж хэлдэг. 25 жил чи хийн настай байхгүй юу? Тэгэхээр Европ тоолоор 24 байгааз. Тийм ээ. 37 жил гэж ярьдаг. Энэ хийн настай байгаа. Тэгэхээр 36 байгааз, 49 жил 48 байгааз. Тийм ээ. Тэр Австралийн эрдэмтний гаргасан карьерийн циклтэй монголчуудын энэ жил орох циклүүд яг давхцаад байгаа байхгүй юу? Сонин байгааз. Тэгэхээр бид нар нөгөө энэ амьдралын талаарх танин мэдхүүгээ өргөн болгож чадах юм бол одоо нөгөө амьдралынхаа ерөнхий план зурглалыг маш тодорхой гаргаж чадна. Тэгвэл бид нар хизээ юу яах вэ гэдэг юмнуудаа маш сайн төлөвлөөд стратегтэй амьдрах гэсэн. Тэгэхээр л ерөөсөө энэ стратеги чинь боловсруулахын тулд хүн одоо миний харуул нэг юм хид хідэн нийгэмд байгаа хид хідэн мэргэжлийн хүмүүс хамтарч ажилламаар байгаа. Сэтгэл зүйчид хувь хүнийг өөрийгөө олоход маш сайн туслах үйлчилгээ үзүүлдэг тийм. За тэгэнгүүт цаана нь одоо философичд магадгүй одоо тэр хүмүүс чиглэсэн одоо амьдралыг танин мэдүүлэх тийм тийм. Тэр нь утга соёл урлаг байдаг юм уу хамаагүй ямар арга замаар авах юм уу бас нэг юм сервисүүд баймир байна. Энэ дунд нь менежмент стратегийн хүмүүс бас тэр хоёр танин мэдхүүдээр нь суурилсан зураглалыг нь зурж өгдөг тийм. Ийм сервисэвэл өнөөдөр зөвхөн мэрэгчлээ буруу сонгосноос болоод хувь хүн гэр бүл нийгэмд гарч байгаа эрсдлүүдийг тооцсон Оросын мундаг эрдэмтний судалгаа байсан шүү дээ. Тэр бид нар Монголын орчинд нь тааруулж хүртэл тооцоол хийж өгч байсан. Зөвхөн нэг гэр бүл гэхэд одоо жилийн дунджаар 2 сая гаруй төгрөгийн төлбөр. Тэгэхээр чинь 4 жилд 10 сая. Энэ чинь зөвхөн төлбөр нь. Тэгээд дээр нэмж хэрэглээний хонхны баярын гэдэг тэгэхээр 10 20 сая төгрөг тийм. Тэгээд гэр бүлийн асар их хүчин зүтгэл тэр тухайн сурж байгаа хүний бүхэлд нь 4 жилийн амьдрал 4 жилийн дараа сургуулаа төгснөхийн дараа дахиад сурдаг юм уу? Ийм мэргэжил нь таалагдахгүй тий. Тэгвэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд тэр бүх хүчин зүтгэл юу ч биш байсан юм уу тий? Тэгэхээр энэ нөгөө бидний амьдралдаа оруулж байгаа хөрөнгө оруулалтыг илүү бодиттой оновчтой болгохын тулд энэ тэргуунд өөрийгөө олох хэрэгтэй болчиход байгааз тий. Тэгэхээр энэ нөгөө ийм нэг мэргэжлийн хүмүүсийн хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Мэргэжлийн хувь хүмүүс биш магад мэргэжлийн байгууллагуудын нэг сэтгэл судлалын хүрээлэн байгуулга нь манайд ч одоо тэр үйлчлэгнүүд явж байгаа л да. Гэхдээ энийг хоорондоо холбож хамтарч ажиллах бол зүгээр л хүмүүс ойлгоод байгаа байхгүй юу? Аль нэг сэтгэл судлалын байгууллагаар очиод нэг тест хийх онцлогоо хийх чинь. Тэгээд яах юм? Үгүй тэгэл болоо тий. Тэгээд цаашаа яах нь нөгөө хүмүүст харагдахгүй байгаа. А хэрвээ ингэ чинь ийм гурвалсан үйлчлэг юм уу юмнууд хийгдэх юм бол хүмүүс чинь яах нь эхлээд урьдлаа. За би репорт авчлаа гэд дараагийнхаа байгууллагад очиод ингээ тий явдаг жишээний ч юм уу гоё юмнууд байж болно шүү дээ. Тэгэхээр энэ мэтлэнгийн нөгөө тэр хүмүүсийг өөрийгөө олох нэг юм систем одоо юу гэдэг юмыг бүрдүүлчихгүй бол хувь хүний хүчин зүтгэл хичээл чармаалтад өөрийгөө олох асуудлыг даатгах болохгүй. Яг л хүний тагч хамгийн залхуу хэрэгтэй. Билийн юм бол хүсэн тий. Нэгдүгээр нь. Хоёрдугаар нь төрөний амьдралын зорилттой холбоотой нэг асуудал нь түрүүн тэгсэн шүү дээ. Нөгөө өөрийгөө бүтээдэг үү олдог уу гэдэг. Хүний амьдрал ерөөсөө хувь тавилан хичээл зүтгэл хоёрыг нэгдэл байхгүй. Хүмүүс эсвэл ингээл 100% хувь тавилан байдаг гэж хавтгааруулах гэдэг. Үгүй бол юу хувь тавилан
100% хичээл зүтгэлээс хамаарна гэдэг. Үгүй энэ хоёрын нэгдэл. Монгол төрнөө гэж ухамсартайгаар төрөх газраа сонгож ирсэн хүн байхгүй. Энэ хувь тавилан гэхээс өөр яах юм бэ те? Би энэ айл төрөхгүй, энэ айл төрнө гэж гэр бүлээ сонгоогүй. Би ахаараа ийм хүнийг, ихчээрээ ийм хүнийг, дүүгээр ийм хүнийг сонгоно гэж сонгоогүй. Энэ бүгд ч хувь тавилан шүү дээ. Тэр битгийл биднийг ухамсартайгаар шийдвэр гаргах одоо хэмжээнд хүртэл ухамсартайгаар шийдвэр гаргах насанд юм уу, оюун ухааны чадамжтай болох хүртэл бид нар тохиолж байгаа ихэнх зүйл хувь тавилангийн асуудал. Бид нар аль цэцэрлэгт орох ороод ер нь хинтээ найзлах нөхөрлөх ч гэсэн тэр анги дотор суулаа 30 хүүхд дотор л шийдэгдэхээс биш. Би тэр анги дотор хинтээч нөхөрлөхгүйгээд өөр ангийн хүүхдүүдэд нөхөрлөө явуулдаг шүү дээ. Тэгэхээр бидний амьдралын найзууд ихэнхдээ бидний нөгөө сургууль соёлоос ингэсэн найзууд байдаг. Эдгээр чинь хувь тавилангаараа л нэгдэж байгаа хүмүүс. Нэг бол амьдралын тодорхой хувийг хувь тавилан эзэлдэг. Тэгэхээр хувь тавилангаар оногдсон. Би ер нь яг би санаа айгүй ууртай уншдаг гэж зарим ярьдаг те. Би мэдхгүй ингээл төрлөхөөсөө л айгүй тийм сэтгэл хөдлөлтөй байсан гэж ярьдаг. Гэхдээ энэ тэр хүний хичээл зүтгэл биш те. Энэ өгөгдөл. Магадгүй энэ хувь тавилангийн өгөгдөл баг. А энэ удамшлаасаа хувь тавилангаа одоо ямар хувь тавилантайгаа мэдхийн тулд удам угсаагаа гэр бүлийн орчноо генетикээ те генийн төвшөндөө бас ингэж уншиж судалж иж би нэг ийм хүмүүсийн үр сад юм байна. Тэгэхээр би ийм байна. Нөгөө зурхаагаа уншдаг чинь хүртэл хувь тавилангаа мэд. Тэгэхээр энэ процессыг бол яг өөрийгөө олох процесст танин мэдэх процесст хамааруулж ойлгож байна. Нөгөө талд хичээл зүтгэл. А би ийм хүн юм байна гэчихэд цаашгаа хичээл зүтгэл байхгүй тэгээд дуусаа. Ууртаагаар л дуусна гэсэн. А тэгэхээр цаашгаа яах вэ гэхээр нийгэмд дасан зохицож, нийгэмд өөрөө урагшлахын тулд яах нь вэ? Ууртаа хүн бол уураа хянах чадвар хэрэгтэй. Энэ чинь нөгөө хөгжлийн буюу хичээл зүтгэлийн асуудал. А нөгөө талдаа чинь өөрийгөө бүтээх асуудал байхгүй юу? Тэгэхээр түрүүний ярьдгаар бол өөрийгөө олох тухай ойлголт нь ч бий, бүтээх тухайн ч бий. Энэ хоёр бие бинийгээ үүсгэх асуудал биш. Энэ бол амьдралын өөрийн тодорхой орон зайг эзэлдэг, хоёулаа байж иж нөгөө хүн өөрөө урагшилдаг процесс гэж ойлгох хэрэгтэй гэсэн. За баярлалаа. Яраа маш сонирхолтой болж байна. Тэгээд гурлаа яриад л тий. Тэгээд яг өөрийгөө за энэ яг өөрийгөө олчихсан хүн юм байна гэд ингээд нэг тийм мэдрэгддэг. Та хоёрт тийм хүмүүс одоо харьцаж ингээд хандлагаас нь анзаарэгддэг. Энэ бол өөрийгөө бүтээчихсэн, энэ өөрийгөө олчихсан хүн юм байна гэд тийм анзаарэгдсэн хүмүүс байдаг уу? Тэгээд тийм хүмүүсийн одоо гаргаж байгаа хандлагын одоо жишээлбэл нэг өөрийгөө олчихсан хүнийг иймэрхүү хандлагатай ч гэдэг юм уу те? Иймэрхүү байр суурьтай ингэж харагддаг гэж нэг зүгээр цогц ярил жишээ болгоод. Төрлөө би өөрийгөө мэдээж 60 хүртлээ сурч 61-т өгдөг. 60 хүрч ухаар 61-т өгдөг энэ Монгол үг шүү дээ. Хүн хүүхлээ өөрийгөө таньсаар л байгаа л дуусна. Энэ танин мэдэх процесс чинь хязгааргүй. Яг л хүний дотоод ертөнц чинь өөрөө хязгааргүй том. Нэг юм үлгэр дэш эртний эндхийн бурхад нөө хүмүүс эрт үед бүгд юм бурханлаг байж л дээ. Гэхдээ бурханлаг чанараа хинж үнэлдэггүй байж. Тэгээ үнэлдэггүй илүүтэй эд мөнгө одоо амьдралын аахар шахар жаргал шунаад ахлаар нөгөө бурхад гэсэн байна. За эдгээр ерөөсөө энэ өөртөөгөө үн цэнтэй зүйлийг үнэлэхгүй байна. Энийг нууч. Тэ. Тэгээд нэг өдөр гинтхэн алга болсныг мэдээд хайж эхэлнэ те. Хайж эхлэх үед нь эднэрт бол яг хөглөр нэлээд сайн газар нуухгүй бол хайж эхлэн дороо олдчих юм бол дахиад үнэлэхээ байж тэ. Нэлээд зовж олвол үнэлнэ гэдэг. Тэгээд яасан гэхээр нэг хэсэг нь яг газар дор нуучиг, нэг хэсэг нь далаад яваад нуучиг гэдгсэн чинь за наадуу чинь сүрхий юусаа ухаантай гэж ихтэй хаанаас олчихно. Ганцхан арга л гэсэн. Тэрний юу гэсэн чинь өөрийнх нь сэтгэлийн гүнд нууч. Яг л тэр наадуу чинь юусаа гадагшаага бол юу вэ? Өөр дотор нь байгааг хизээж олж мэдэхгүй гэж. Тийм нэг эндхийн домог байт юм байна. Яг үүнтэй адилхан нөгөө хамаг юмны учир бидний дотоод зүрх сэтгэл дотор байдаг учраас энийг танин мэдэх аялал бол хязгааргүй өргөжлөнө. Тэгэхээр нөгөө олцсон хүн гэж байхгүй. Өөрийгөө олоод яваад байгаа хүн бол байж болно. Тэр хүний хандлага яаж илэр зөвлөөр бусдаа харилцаа. Илэрнэ. Нэг бол өөрийгөө олохын хэрээр тухайн хүний өнгө төрөх амьдралыг харах өнцөг дандаа зөв болж эхэлдэг. Зөв буюу нөгөө бидний ярьдаг хүмүүжлэлтэй, зөв төлөвшөлтэй гэдэг нөгөө тэр ойлголтош идеалист ойлголтод илүү төгчөөдөг. Өөрийгөө олсон хүн бусдаа олж байгаа хүн бол таньж мэдж байгаа хүн бол бусдаа арсалтгаа болж эхэлнэ. Яг тэгвэл миний амьдралын зорилго та хоёроос тийс өөр. Тэгэхээр би хинтээ өрсөлдөх юм. Хинтээ ч өрсөлдөхгүй шүү дээ. Би өөрийнхөө зорилгын төлөө л явж байна те.
өөр хүн миний зорилгыг булаан гэж байхгүй. Яг бол тэр хүний зорилго бас өөр те. Тэгэхээр нөгөө хүн өөрийгөө энэ юм гадаа штэ. Амжилт, ад жаргал, одоо тэр амьдралын зорилго гэдэг ойлголтууд бүгд харьцангуй. Хүн болгонд өөр. Тэгэхээр минийх яг ямар байх вэ гэдэг ойлголт чинь өөрөө би хинбэ гэдгээс ургах буюу миний эхлэлийн цэг хаана байгаа вэ гэдгээс шалтгаална. Жишээ нь би зүгээр жишээ авъя л да. Би зүгээр нэг хөдөө яг Монгол ахуй дээр өссөн хүүхэд байлаа. Тэгвэл би амжилтанд хүрэхийг юу төсөөлж болох вэ? Миний гарааны цэг тэнд шүү дээ. Би амжилтыг төсөөлвөл Улаанбаатар хотод мундаг том одоо корпорац удирсан бизнесмен болчихвол амжилт гэж төсөөлөхгүй шүү дээ. Надад бол тийм ойлголт орж ирэхгүй. Миний ойлголт магадгүй мянгад балчин ч юм уу те. Эсвэл нэг юм үнэхээр тэр Монгол ахуй тэр соёлоо нэг хүмүүс таниулсан мундаг малчин багш болохыг ч хүсдэг байж болно те. Тэгэхээр энэ чинь нөгөө хүн өөрийгөө олсноор эхлэлийн цэгээ тань мэдчихсэн. Тэгэд эхлэлийн цэг тухайн хүний онцлог, ахуй, соёл, мэдлэг боловсрлоос хамааран тэр хүний амьдралын зорилго шууд ингээд зураа шагнаа да. Тэгээд тэр хүний амьдралын зорилготой арсалдах, тэмцэх хинч байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бол өөрийгөө олоод ирэхлээр хүн бусдаа өрсөлдөхөө байж эхэлнэ. Бусдаа өрсөлдөгж атаархаа болоод ирэхлээр нөгөө уур гэдэг зүйл нь байхаа болж эхэлнэ. Уур гэдэг зүйл байх болоод ирэхлээр өс хонзон гэдэг зүйл байхаа болж эхэлнэ. Нэг бол өөрийгөө олоод ирэхлээр хүн болж хувирдаг байхгүй юу? Бидний нэг юм шүү дээ. Хүмүүжил гэж ярьдаг те. Хүмүүжил гэдэг юм байна. Бидний хүн гэж нэрлсэн амьтан. Жинхэнэ утгаараа бидний дотроо төсөөлдөг нөгөө хүн гэдэг бодгал болж хувирах үйл явц чинь хүмүүжих. Нөгөөдөл мод чулууждаг бол хүн хүмүүждэг байна шүү дээ те. Эсрэгээрээ бүр болж бүтггүй харгас хэрцгээ болж бүтггүй хүмүүсийг хөгшчүүлэх гэж яддаг гэхээр мал шиг туус шиг гэж ярьдаг тийм. Нэгвэл бид нар чинь өөрөө хоёр шинжийг агуулдаг. Нэг талаасаа бид нар биологийн хувьд амьтан байхгүй юу? Бидний маш их олон инстинкт биднийг удирж яадаг. Нөгөө эволюц хувьслын үр дүнд бий болсон инстинктүүд амьтанлаг инстинкт байгаа шүү дээ. Эдгээр чинь биднийг удирж яадаг. Хүн болно гэдэг чинь амьтанлаг шинжээсээ салах тухайн асуудал. Хүн болно гэдэг чинь өөрөө инстинктээсээ салж ухамсартайгаар шийдвэр гаргаж өөрийгөө удирдах чаддаг болно гэсэн тийм. Тэгэхээр хин хүн болж чаддаг гэхээр өөрийгөө олж танин мэдж байгаа хүн болж чаддаг. Нэг бол ядчил хамгийн наазахын жишээ нь физиологийн хэрэгцээ болон өөрийн хүсэл зорилго хоёрыг ялгаж чаддаг болно гэсэн. Би кола омоор санагдаад байгаа нь миний хүсэж байгаа зүйл биш. Би зүгээр физиологи тэрийг өгүүлээд байна шүү дээ. Донтцсон тийм. Тэгэхээр энэ хоёрын чинь ялгааг таньдаг болно гэсэн. Нэг бол ерөөсөө цэвэр оюун ухааны чадлаар өөрийгөө танин мэдснээр өөрийнхөө дотоод ертөнц сэтгэл зүрх сэтгэлээ хөгжүүлж чадж байгаа учраас тэр хүн нийгэм дээр хамгийн зөв үнцгүүдээр зогсож бусдад ямар харьцаантай байх вэ? Өөрийнхөө одоо хэм хэмжээ бүх юмаа танин мэдсэн байна. Тэр нөгөө өөрийгөө олж байгаа хүний чинь хамгийн ойлгомжтой харагддаг хандлага нь бусдад зөв харьцаж бидний хүсдэг нөгөө тэр нэг гоё хүн бий болж байгаа юм. Тэгээ ерөөдөө бол санал нэг байна. Хамгийн энгийн зүйл нь нөгөө бусдад таалагдахын тулд шийдвэр гаргахаа болж эхэлт юм шиг анзаардаг. Яг нөгөө өөрийгөө олж байгаа тий. Өөрийгөө ер нь мэдэрсэн, ойлгоцсон, таньсан хүмүүс нь яг өөртөө таалагдсан шийдвэртэй тууштай байж чаддаг. Яг тэгэхээр тэр хүний амьдрал бусд хүний хүсснээр явах албагүй гэдгийг ойлгож байгаа байхгүй даа. Энэ бол миний амьдрал юм байна. Тийм учраас би өөрийнхөө хүссэн зүйлүүдээ хийж амьдрах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Тэгээд өөрийгөө олж амжаагүй ч гэдэм өөрийгөө таних тухай нэг боддгоо хүмүүс бол яг нөгөө бусдад таалагдахын тулд маш их зүйлүүдийг хийдэг. Гадаад үзмжээс төдийгүй дотоод үзэл бодлоо хүртэл хит өөрчилдөг байхгүй. Тэ? Эн чинь бол тэр хүний амьдралын хувьд бол цаг хугацаа үнцэнтэй шүү дээ. Түрүү хэлсэн шүү дээ, тэ? Маш богино хугацаанд бид нэр амьдардаг. Гэтэл энэ богино хугацааныхаа тэн ахсын бусдад таалагдахаа өнгөрөөчих юм бол нөгөө хүний амьдралын утга учир алдагдаа сүүлдээ нөгөө биеийн зөрчил дараа бүр аюул орж байгаа байхгүй тийм. Тэгэхээр зэрэг ер нь бол санал нэгтэй хамгийн энгийн зүйл нь л зүгээр бусдад таалагдах ш өөртөө таалагдаж өөртөө тавдахтай өөртөө одоо аз жаргалтай тэр амьдралыг бүтээж байгаа хүмүүс бол өөрийгөө олох шатндаа бол одоо эргэл буцалтгүй орцсон хүмүүс байдаг. Илүү энгийн болж эхэлнэ, илүү энгүүн болж эхэлнэ, илүү тууштай болж эхэлнэ, илүү тогтвортой болж эхэлнэ тий. Одоо тэр Стив Джобс, Марк Цукербергийн тэрийн зургууд явуулдаг шүү дээ. Ийм агуу мундаг тэр бомтон чинь яагаад ийм энгийн байд юм бэ гэдэг. Тэд чинь ерөнхийдөө тэр бүх үйл явцын тунд өөрийгөө танин мэдээд л гэж байгаа. Магадгүй өөрийгөө танин мэдсэн учраас тэд нар илүү их амжилтыг гаргасан ч гэж болно тий. Энгийн байсан ч гэж болно тий.
За тэгээд сүүлийн асуулт. Тэгээд сүүлийн асуулт. Өөрийгөө таних тулд өөрийгөө одоо олохын тулд ямар алхмуудыг хийх ёстой вэ? Зүрингийн одоо зөвлөгөө болгож өгвөл хувь хүний хөгжил талаасаа сэтгэл зүйн хувьд ер нь ямар алхмуудыг хийвэл та бид илүү одоо хялбар түүртэхгүйгээр ингээд өөрийгөө таньж мэдээд олох юм алхам болох вэ? Миний хувьд бол зөвлөхөд хүмүүс одоо би хүмүүст хэрэгтэй л зүйл хэлж өгч байгаа учраас энийг одоо аль нэг үнцгэрэн туушруулж битгий ойлгоорой гэж хэлсэн байна. Нэгдүгээрт хамаагүй та зурхаа унш. Зурхаа гэдэг чинь бидний одоо өөрсдөө мэдэхгүй хэрнээ тэнд биднэртэй хамааралтай байж байгаа тэр гариг хэрэгсийн нөлөөлөл бидний зан араншин бидний одоо шийдвэр гаргалт нөлөөлж байгаа гариг хэрэгсийн нөлөөлөл юм уу тэр далд нөлөөлөлтэй холбоотойгоор нөгөө зурхаа чинь өөрөө цэвэр тоон ухаан штэ. Тоон ухаанаар гаргаж ирж байгаа асуудал байхгүй. Хэрвээ өөрийгөө олохын тулд би сонирхолтой бөгөөд хөгжөлтэй хөнгөн хийж болох юу байх вэ гэж би бол энэ тэргуунд зурхаагаас унш гэнэ. Гэхдээ нэг зурхаа биш те. Ордныхоо зурхааг, жилийнхаа зурхааг ингээд уншаалаа. Тэгэл тэр нэг өөр газар хүмүүс идэг штэ. Уншаад хүмүүс угаасаа унших дуртай байдаг. Намайг хэлсэн юм. Гэхдээ тэр дунд нэг давхцал явагдчихад. Унш ингээд олон дах уншаалахлаар тэр дунд зарим нь өөр байна хамаагүй. Гэхдээ нэг давхцал явагдаад байдаг. Тэр давхцалыг олж хар. Тэр давхцал магадгүй танд байгаа олж чадахгүйгаа эсвэл магадгүй таны олж мэдэх хэрэгтэй хамгийн чухал зүйл байж байгаа нэг. Хоёрдугаарт нь сэтгэл судлалын тэр гоё тань мэдхүйн өөрийнхөө талаар яадаг судалгаа онцлогоонууд бий. Бие хүний онцлогоо те цогц онцлогооч үүдэг. Тэр онцлогоонуудыг хийлэг. Тэгэхээр хамгийн сонирхолтой нь тэр онцлогоон дээр гарч байгаа зарим нэг зүйл зурхаа дээр тэр давхцаж байгаа зүйлстэй бас хотолцдог. Энэ хоёр бол хоёулаа их сонирхолтой бөгөөд гоё зүйл. Нэг танд бол зовлонтой биш. Таны өмнөөс хүмүүс хийчдэг. Та зүгээр тэ уншиж ойлгох тухай асуудал. Гурав дахь нь бол би зүгээр одоо сүүлийн үед ч гэсэн хөгжилтэй орнуудад бас тренд болоод байгаа бяцлаглыг хий. Бяцлал маш сайн. Дөрөвт нь бол өөрөөсөө байнга асуух асуулттай юм. Би хин бэ? Би юуны тулд амьдарч байгаа юм бэ? Би яагаад амьдрах ёстой? Гэхдээ ер нь амьдрал гэж юу юм? Амьдрал гэдэг нэр томьёо юунаас үүсэв? Энэ философийн асуултуудаар өөрийгөө бодох хэрэгтэй. Өөрөөсөө асуугаад чадахгүй байвал гоё ингээд нэг санаа нийлдэг, яриа нийлдэг найзуудтайгаа яг ийм асуултаа дандаа л нэг суугаад өчигдөр уржигдөр би ингээд тэгээд одоо энэ өчнө олон жил найзуудтайгаа өчнө энэ асуудал зөндөө ярьсан байгаа шүү дээ. Одоо нэг сэдвээ өөрчлөөд найзуудтайгаа тий өөр сэдвээр ярилцаж үзэлтэй. Эсвэл тийм найзууд нь үнэхээр тийм сэдвээр ярьж чадахгүй бол тийм юм ярьдаг найзуудтай болол та тий. Философийн асуудлууд яар. Би зүгээр нэг юм хэлэхэд хамгийн энгийн жишээ нь хэд одоо амьдрал гэдэг ойлголтын талаар хүмүүс цаг хугацаа гэдэг ойлголтын талаар хүмүүс сайн мэддэггүй. Орон зай гэдэг ойлголтын талаар хүмүүс сайн мэддэггүй. Сайн мэддэггүй учраас энэ ойлголтын дотроо төөрөөд өөр өөрөөр ойлгоо явуулдаг. Тэгэхээр чи энийг ярихлаар чи сонирхолтой байдаг байхгүй юу? Тэгээ сонирхолтой ийм философийн агуулгуудаар ярилцах хоорондоо. Тэгэхээр энэ ингээд яриад нөгөө сэтгэл зүгчийн дурлаад ирэх хэрэг тархичин залхуурхаа болж эхэлнэ. Залхуурхаа болсон тархичин зогсолтгүйгээр ирэл хайгуул ирж нөгөө өөрөө өөрийнхөө дотрыг онгочж тэ. Та бусдаа ингээ гаднаа иймэрхүү асуудлаар их сайхан ярилцаад байх юм бол ганцаараа байгаа үед энэ асуудал чинь таныг зовоож эхэлнэ. Зовоох буюу таны доторхыг нөгөө уул уурхай шиг л олборлоо шүү дээ. Энэ үед та дотроосоо өөрийгөө нээж эхэлдэг байхгүй. Би бол нэг ийм дөрвөн зүйл өгнө. Философийн сэдвээр маш их сайн ярьж байна. Найзуудтайгаа ярьж чадахгүй бол тийм сэдвээр ярьдаг найзтай бол тэгээд бяцлал сайн хий. Тэгээд тэр сэтгэл судлалын тэр гоё онцлогоонуудаар өөрийгөө онцлуулж тий. Үгүй маш олон төрлийн онцлог бий тий. Тэр онцлогооноор онцлуул тэгээд сэтгэл зүйчийн одоо тэр зөвлөгөө гоё сэтгэл зүйчтэй ч гэсэн ярьж тий. Тэгээд зурхаагаас авш. Энэ бол хөгжилтэй өөрийгөө таних явц. Энэ дөрвийг хийж хахад та өөрийгөө олох үйл явц их хурдан болно л гэж хэлээ. За маш гоё үр өгөөчтэй энэ зочинтой байх бол үнэхээр хэрэгтэй юм аа гэдгийг тийм манай ментор харуулж байна тийм маш гоё сонирхолтой өөр өнцгөөс тийм одоо сэтгэл судлаачид өөр зүйл хийдэг. Бид хоёрын одоо зарим хүмүүс харахтаа бол тийм энэ хоёр баг нэг мэрэгжлийн хүмүүс юм шүү гэж харж байгаа баха. Гэтэл бол сэтгэл судлаач бол
өөр одоо мэрэгчл байгаа. Гэтэл хувь хүний ментор маань бас өөр байгаа гэдгийг та бүхэн бас бид хоёрын ярьж байгаа зүйлүүдээс ч гэсэн харж байгаа. Яг огтлцох цэг нэг яг ажиллаж байгаа хүнийхээ сайн сайхны төлөө ажиллаж байгаа хүнийхээ асуудлыг шийдэхэд нь тусалж өгдөг ийм мэрэгчлэтнүүд. Гэхдээ бол маш өөр өнцгөөс харагддсан юм байна. Маш гоё ярилцлагууд болж байна гэж би бодож байна. За миний хувьд бол нэгдүгээр өөрийнхөө талаар бодох 10 минутыг өдөрт заавал зарцуул гэж хэлмээр. Бид нар бусдын талаар айгүйх боддог. Бусад одоо тренд юу гэдэг те амар их сонирхол үзэл цагаа их зарцуулдаг. Facebook-д жишээлх юм бол одоо нөгөө сошиал сүлжээнд амар их цаг зарцуулдаг байгаа байхгүй. Гэтэл тэндээс авсан юм тэр хүнд үлдсэн юм ерөөсөө маш ховор байгаад. Тийм учраас ядаж хамгийн багадаа 10 минутыг яг тухайн өдөр одоо танаас гарсан зан чанарууд гэдэг юм уу, танаас гарч байгаа үг үйлдэл, ямар нөхцөлд ямар хариу үйлдэл үзүүлсэн гэх мэтчлэн бодох юм бол уг нь 10 минут байтугай л их цаг хэрэгтэй. Яг энэ нэг өөрийгөө сонсох, өөрийгөө ажиглах 10 минутыг гаргаасай гэж хүсэж байна. Хоёрдугаар би тэр бясалгал дээр бүр санал нэгдэж байна. Зарим сэтгэл судлаачид бясалгалыг жоохон үгүйсгдэг. Ухамсарын биш одоо би хүний асуудлыг шийдэхгүй ч гэдэг юм уу гэдэг. Гэхдээ миний хувь сэтгэл судлаачийн үднээс бол бясалгалыг бол зөвлөнө. Бясалгалаас бол хүн маш олон зүйлийг олж хардаг. Өөртөө байдаг тэр нэг гайхалтай зан чанарууд, гайхалтай мэдрэмж, гайхалтай зүйлүүдийг бол олж харж чаддаг. Тэгээд нөгөө талдаа 3 дугаарт нь бол өөрийнхөө хийж үзье гэж бодсон. Гэтэ өөртөө болон нийгэмд одоо хор учруулахгүй тэр зүйлүүдийг хийж үз гэж зөвлөмөр. Битгий эргэлз. Таны санаанд орж ирээд одоо юу ч байж болно. Экстрим янз бүрийн спорт ч байж болно, янз бүрийн бүжиг танц, дуу ч байж болно. Тэгэхээр тэр зүйлээ хэрвээ таны аймнаас эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй. Эргэн тойронд байгаа хүмүүст бас ямар ч хоргүй л та тэр нэг одоо зарим хүмүүсийн хувьд нууцхан хүсэл гэдэг юм уу те зарим хүмүүсийн зөвгүй тэр үзэл одоо бодол тэр санаануудаа хэрэгжүүлээд үзээрээ сард нэг юм уу 2 санаа заавал хэрэгжүүлээд үзээ. Тэгээ тэмдэглэл хөтлөхийг бол хүмүүс нөгөө залхуу гэдээ ярьжсэн шүү дээ те залхуу байдаг учраас тэмдэглэл ерөөсөө хөтлж өгдөг юм аа. Гэхдээ яг ингээд хувьчлаад ажиллах юм бол тэмдэглэлийг маш сонирхолтой аргуудаар хөтлж болдог. Тэгэхээр өөртөө ажиллана гэдэг бол ерөөсөө л өөрийгөө сонсох, бодлоо анзаарах, бодлоо шинжих үйл явц байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр зүйлүүдэд та цаг гаргаад үзээрэй. Өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлийг нийгмийн хүлээлтээс юм уу ямар нэг зүйлээс санаа зовоод битгий хоошин тавьжээ. Тэр үйлсэн те ямар нэг байдлаар хин нэгэнд л хор охирол учруулахгүй л тушаад үзэж байгаараа. Энэ дундаас та өөрийгөө олох маш олон сонирхолтой санаануудыг бас гаргаж болдгоо. За тэгээд цаашлаад яриул маш олон зүйл байна. Тэгээд онцлогоон дээр болохоор зэрэг маш олон онцлогоо байгаа. Маш олон автортай, маш олон арга зүйнүүд байгаа. Энэ нь бол Орос одоо эрдэмтдийн барууны Австрал гэдэг юм уу маш олон одоо ингээд их одоо орнуудаас их сурвалжтай тийм онцлогооны арга зүйнүүд байгаа. Тэгээд энэ арга зүйнүүдээр болохоор зэрэг үр дүнгууд бол мэдээж гарна. Гэхдээ тэр үр дүн дээр ажиллах асуудал айгүй чухал байгаа даа. Тэр хувь хүн нь одоо нөгөө онцлуулсан би хүмүүс ч ажиллахгүй, нөгөө төв маань ч ажиллахгүй. Одоо ингээд би таныг судлаа онцлчлаа, онцлогооны төлбөр авчлаа. Тэгэд ажиллахгүй нэг юм дутуу орхигдоод байгаа байхгүй. Яг одоо маань тэр онцлогооны практик гэдэг юм байхгүй байгаа. Зөвлөгөөний практик бол байна тий. Сэтгэл зүйн бусад ажлын практик байна. Гэтэл яг онцлогоон дээр намайг яг бие хүний талаас ийм одоо шинжүүттэй юм байна, ийм онцлогтой юм байна. Таны хувьд темперамент, зан төлөө одоо юу гэдэг те нөгөө маш олон ийм арга зүгээр ингээд судалчлаа. Энэ арга зүйн дээрээ тулгуурлаа та одоо яах ёстой бэ гэдэг зөвлөмжүүдийг бол бас сайн өгдөг байгаасаа гэж мэрэгчлэтнүүд маань тий өгдөг байгаасаа гэж хүсэж байна. Цаашлаад түрүүний хэлснээр ганцхан сэтгэл судлаач биш ингээд хувь хүн бие хүний хөгжил талаасаа нийгмийн хөгжил талаасаа харах юм бол маш олон мэрэгчлэтнүүд нэгдэжээж бүр яг ингээд нийгмийн хөгжилд нөлөөлөхөц тэр одоо үр дүнгуудыг гаргах тийм боломж бас байгаа. Тийм түрүүний санаа бол маш гоё санаа байсан. Дээрээс нь нэг эсвэл нэг сая нэг бясалгал дээр зарим хүмүүс буруу хандлагатай байдаг гэж байна шүү дээ. Тэгэхээр би одоо энэ дээр энэ үзэж лайв үзэж байгаа хүмүүст зориулж хэлэхэд positive psychology буюу эерэг сэтгэл хөдлөлийг судалдаг Барбара Фредриксон гэдэг Америк эрдэмтэн байгаа. Тэр эрдэмтний гаргасан онолынхоо туршилтын хугацаанд хийж байхдаа одоо олж илрүүлсэн зүйлсээс харахад хүн гэдэг амьтны төрлөх шинжил өөрөө сөрөг байхгүй юу? Инстинкттэй удирддаг тийм. Амьд үлдэхийн төлөө өчнөөс сая жил, 40 гаруй сая жил явж иж өнөөдрийн соёл хүндрэлийг олсон тийм. Тэгээ амьд үлдэхийн төлөө гэхлээр шин айдас гэдэг аюу том, маш том сөрөг сэтгэл хөдлөлтэй байдаг. Тэр айдас гэдэг сэтгэл хөдлөл ажиллаад эхэлсэн тохиолдол их тарих өөрийгөө гүйцэтгэж чаддгүй.
Нэг бол тэмц эсвэл нэг адреналин гэдэг гормон ялгараад тэмц эсвэл зүгт гэдэг хоёрхан одоо энэ автомат жолоод болох нь шилждэг байхгүй юу? Нэг бол цэвэр ухамсарт үйл хийх чадваргүй болдог гэсэн. Гэтэл эсвэргээр хамгийн их одоо бид нар ухамсартай зөв үйл хий гэвэл тарих маань тайван байх хэрэгтэй байдаг шүү дээ. Айх, сандрах, уурлах тохиолдолд тарих бол автомат ажиллагаа шилжээд нөгөө ухаантайгаар шийдвэр гаргаж чадахгүй болчиход байна. Тэгэхээр тарихыг тайван байлгах хамгийн оновчтой шилдэг арга бол одоо өнөөдөр дэлхийд дахин яригдж байгаа бясалгал байна. Зүгээр бясалгалын маш олон техник бий. Хэдэн 100 мянган техник байна. Тэндээс зөвийгөө сонгож хийх л асуудал байна. Өөртөө тохирох. Тий, тохирохоо зөвийгөө бас чадахыгаа. Зарим техникийн зарим нь ингээд чаддгүй шүү дээ. Зарим нь магадгүй зарим хүний хувьд нөгөө хүн болгоны онцлог өөр учраас тохирдгүй техникүүд байна. Тэгэхээр зөв техникээ олж хийхэд л болохоос ш бясалгал бол өөрөө хүнийг нөгөө хамгийн тайван төлөвт байлгаж чадах. Тэгэхээр тайван төлөвт байна гэдэг чинь ямар ч үр дүн гарахгүй хэлбэр биш. Тайван төлөвт байна гэдэг чинь тарих хамгийн дээд зэрэгээр ажиллах боломж нь бүрдэж байна гэсэн. Тэгэхээр энэ бол өөрөө маш чухал зүйл. Тэгэхээр нөгөө магадгүй нөгөө түрүүний шиг сөрөг талаас нь харсан хүний яриаг хин нэгэн сонсцсон байвал ийм чухал үүрэгтэй юм шүү гэдэг эерэг талаас нь тайлбарлаж өгч байгаа гэсэн. Тэгээд өөрөө туршаад үзэх хэрэгтэй. Хүмүүс нөгөө бусдын үгээр ч гэдэг юм уу ямар нэг үзэл бодол тогтсон хандлагаар аливаад ингэж хандчихад тэр чинь онцгүй гэсэн. Тэр чинь ямар ч хэрэггүй гэсэн ч гэдэг юм уу те. Гэтэл яг хүн тухайн тэр танд хэлсэн хүн тохироогүй ч гэсэн яг таны сэтгэл зүйн онцлог тохирох арга барил бас байж болдог. Тийм учраас яг сонирхож байгаа зүйлүүдээ ингээд тушхаас битгий айгаараа бидний амьдрал маш богинохон гэхдээ нийгэмд болон өөртөө хор хохирол учруулахгүй тэр аргуудыг сонгоод туршилт хийхэд бол ерөөсөө айхан байхгүй шүү дээ. Өөрийгөө таних мэдхийг процесс шүү дээ. Тийм яг хийж үзсний дараа төрөх мэдрэмж нөгөө танин мэдхүүч нь өөр улам өргөжж байдаг байна. Яг за ойлголоо. Одоо туршиж үзнэ. Эргэлт буцалтгүй хийцээ. За баярлалаа. Өглөө цагийн мен сайт сэтгэлийн боловсрал подкастын энэ удаагийн дугаараа лайв хүргэлээ. Дараагийн дугаараарч мөн лайв явъя. За тэгээд дараагийн дугаарын сэдэв тодорхой болчих шиг боллоо. Амьдрах стратеги гэсэн сэдвээр ярилцсан. За тэгэхээр амьдрах стратеги боловсруулцгаая гэх юм уу те яаж боловсруулт юм байна тэрийг мэдэж авъя. Тэгээд хүсвэл эх 7 хоногт пүрэв гарагт баасан гарагийн 17 цагаас энэ цагтаа эргээд уулзъя. Амьдрах стратегийн талаар ярилцах болно. Асуултаа урьдчилаад өглөө цагийн минь сайтын Facebook пэйж хуудсын хуудас руу мессежээр болоод сэтгэлийн боловсрал пэйж хуудасаар илгээж болно. За манай энэ удаагийн дугаарын зочноор сэтгэл зүйч мөнх дэлгэр за мөн хүний хөгжил судлаач зөвлөх мөнх чаргал оролцлоо. Хүний хөгжил судлаач зөвлөхтэй холбогдохыг хүсвэл за мөн манай сэтгэл зүйчтэй холбогдохыг хүсвэл та мессеж илгээгээд дугаарыг нь авч болно. Мэдээж одоо хүмүүс бас хандах боломжтой үстэй тийм нээлттэй юу? Нээлттэй. За юм байна. Тэгээд дугаартаа хамт байсан үзэгчдтэй, уншигчдаа баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай. За маш гоё үг болчихсон. За болж.